Зөглөөний мэнд хэдгэлээ эзний үгээр услах өнөөдрийн ишлэл Мика номны 6 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл. Юун сайн гэдгийг хүн чамд айлцсан босоо, юу хүсэж байгаагаа чамд яваа мэдүүлсэн биш үү? Зөв шударгыг үлдэж инрэлж орныг гэрхмэл, өөрийнхөө бурхантай даруухнаар алах гэсэн ийм ишлэл байна. Тэгээд энд асууж байгаа бид бурханд юу өргөх вэ гэж ерөнхийдөө асууж байгаа. Илүү их дахил өргөх юм уу гэж. Харин бурхан хариулж байгаа те. Надад илүү их дахил хэрэггүй, харин өөрчлөгдсөн чи. Шударгасны тал зогсох чи хэрэгтэй гэж. Яагаад гэдэг энэ асуултанд тухайн Израильчуудын хувьд яагаад гэвэл Ядусыг баячууд нь даралсан мүлдсэн тим нийгэм их зөнхөлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол Ядусийн газрыг хуулиар далимдуулж, шүүхээр далимдуулж ингээд авчтай булаан эзэлдэг те өөрийнхөө тал болгодог тийм шударга биш үйлсүүд маш их байсан гэж. Тэгэхээр тухайн үед тийм шударга бус зүйлүүд их байсан учраас Израильчуудад юу хэрэгтэй байсан бэ? Шударга ус хэрэгтэй байсан. Тийм шударгын тал чи зогсоорой гэдгийг эзэн үүгээр дамжуулж Израильчуудад сануулсан. Тэгэхээр эндээс нэг өгүүлбэрийг маш тодорхойгоор гаргаж ирвэл зүгээр юм болов уу гэж. Бурхан итгэлийг мөрөглөөр хэмждэггүй юм биш үү гэж. Харин бидний шударга тал зогсож байгаа үйлдэлүүдээр өөрөөр хэлбэл бидний итгэл зөвхөн мөрөглийн цаг дээр биш харин амьдралаар гарах ёстой үр жимс юм а гэж ойлгохдохоор байна. Тэгэхээр энэ үгийг тунгаан бодоод өнөөдрийг сайхан эхлүүлээрэй.